Амрын иргэн нэвтрүүлэг ярилцлага болонгаар үргэлжилж байна. Энэ удаагийн дугаарын зочноор хөөрхөн зүрхнээ төрийн бас байгууллагын зохицуулагч Оюун Дариг уран оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийн мэнд хүргэе. Бидний өнөөдрийн ярилцах сэдэв болохоор одоо сүүлийн үед анхаарал их татж байгаа бага насны хүүхдийн хүчирхийллийн талаар ярилцсан тийм ээ. Энэ дундаа одоо хүүхдийн хүчирхийллийн түвшнийг тогтоох, тэр тусмаа бэлгийн хүчирхийлэлд одоо өртгөөс урьдчилан сэргийлэх аппликейшны талаар ярилцсан байгаа. Та тэгэхээр аппликейшны талаар телевиз үзүүлэгч танилцуулж өгнө үү? За, хөөрхөн зүрхнээ дайн төрөмс байгууллагаас 2017 оны 9 сард болвол гаргасан хүчрэг охид хүчрэг үсг нэртэй үн төлбөргүй аппликейшн гаргасан. Энэ аппликейшн хүүхдийг бэлгийн хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх зорилготой мөн 4 насны ангиллын сонжоотой юм гар утасны аппликейшн байгаа. За тэгэд энэхүү гар утасны аппликейшнийг одоо яг Монголын хөрсөн дээр Монгол хүүхдүүдийн яг өөртөө асуудал дээр бэлгийн хүчирхийлэлд одоо өртөж байгаа энэ кейсэн дээр толгуурлаж гаргасан мөн ерөнхий боловсролын сургууль СӨБ болон ихтэй сургуулийн 200 гаруй одоо хүүхдүүд эмэгтэйчүүд залуу эмэгтэйчүүд энэ хүү гар утасны аппликейшнийг маань гаргахад мөн бас одоо тусалцаа үзүүлж яг туршилтын одоо үйл ажиллагааг явуулсан байгаа гэсэн үг. За тэгээд за эхний жишээг нэгдэл үзье л да. 4 насны ангилтай байгаагийн 3-аас 10 насныхын ангиллыг нь эцэг эх хасраа хамгаалагч болон цэцэрлэгийн болон багш нартайгаа ингэж хийх юм гар утасны сонжоо байгаа. За ингээд сонжоо руу орлоо. Тэгэхээр энэхүү сонжоог бөгөөснөөрөө таны хүүхэд болон одоо сурагч чинь гэдэг юм уу хүүхэд чинь гэр бүлийн орчинд болон сургуулийн орчинд гудамж талбай хүрээнд үлдэгдэж байгаа одоо хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг хандлагатай болно гэсэн үг. За жишээ нэг уншъя л да. Хамгийн ихний одоо төлхөөр асуулт болох та аав ээж болон одоо багштай ямар нэгэн хэлээг нууц чамд байдгүй гэсэн юм асуулт. Тэр хүүхэд өөрөө нөгөө нууцтай байна гэдэг чинь магадгүй өөрийнх нь эрсдэлтэй хүүхэд хамгааллын асуудалтай холбоотойгоор магадгүй нууцл байж болно. Магадгүй нөгөө хүчирхийлүүлдэгч хүүхэдтэй одоо юу гэдгийг энэ бол зөвхөн чи бит хоёрын нууц тоглоом шүү. Энэ бол одоо юу гэдгийг ээж аавда хэлж болохгүй шүү. Хэлхэл юм бол ах нь их чинь чамд дараа гоё юм авч өгөхгүй алескол чамайг одоо юу гэдгийг зодын шүүч гэдэг юм ингээд айлган сүрдүүлсэн байдаг учраас хүүхд энэ төлхөр асуултаас асуух хэрэгтэй гэсэн үг. За хэрвээ байхгүй гэдэг цаашаа явах юм бол цэцэрлэг сургуулийн орчинд одоо дарсны дараа өдрийн цагаар хин нэгэн чамайг юу гэдгийг хөөрхөн чамд гүлэг үзүүлье. Чи намайг ингээд дагаад яваач хүрээ дээрээч гэх юм бол яг хүүхдүүд чинь хөөрхөн гүлэг яг муужгаа гингүүт чинь сонирхолтой татаа дагаа явж байгаа бол энэ бас өрсөлдөл өндөртэй юм гэсэн. Яг гих мэтчлэнгээр хүүхдүүдийн нөгөө эрсдэлтэй байна уу, эрсдэл бага байна уу гэдгийг нөгөө мэдлэгийг шалгаж байгаа хэрэг гэсэн үг юм. За одоо жишээлбэл дараагийнх нь сэдв рүү хэдүүлээ оръё л да. 15-аас 18 насны охидод зориулсан хэсэг гэж байна. За одоо нөгөө өмнөхийгөө бодох юм бол энэ орчин илүү өргөн болоод ирж байгаас сургуулийн орчин болон гэр бүлийн орчин за гудамж талбай орчин гэдэг. Илүү энэ насны хүүхдүүд нь өсвөр насны хүүхдүүд байдаг учраас ялангуяа охидуудтай байдаг учраас үерхэл нөхөрл хайр дурлалын асуудал дээр нь илүү дөрөөлөөд одоо нэг болцооны хүчирхийлэл гэдэг бэлгийн хүчирхийллийн төрөл илүү их орж ирдэг. За сургуулийн орчинд өсвөр насны хүүхдүүдийн чинь охтуудын бие махбод нь хөгжөөд бэлгийн боожлолт нь ихссэн байх үед бол юу гэдгийг нөгөө сургуулийн орчинд болон ажлын байранд бэлгийн дарамт гэж бид нар ярьдаг тиймэрхүү хүчирхийллийн шинжүүд бас их гарч ирэх болцсошгүй байдаг. За мөн одоо юу гэдгийг сургуулийнх нь ангийн хөвгүүд нь ч гэдэг юм уу өөр сургуулийн одоо хүүхдүүд гэдэг юм уу нөгөө бэлгийн сэтгэлтэйгээр охиныг одоо юу гэдгийг өдөж хоргоох лагч гэдэг юм асуудлууд гарч байна. За сүүлийн үед нэлээд бас гарч ирж байгаа цахим орчиндох бэлгийн хүчирхийллийн асуудлууд нэлээд гарч ирж байгаа болцооны. За тэгэхээр нөгөө үерхэж нөхөрлөөд, найзаж нөхөрлөөд юу гэдгийг хүүхдтэй танилцаад ирлээ гэх юм бол эрсдэлтэй юм уу юу? Тэгээд үүнд өөрийгөө хамгаалахын тулд ямар аргыг одоо жишээл аюулгүй ажиллахааг илүү хангасан байх хэрэгтэй өөр дээрээ гих мэтчлэнгийн зүйлүүдийг анхаарна гэсэн. За жишээл би энэ автоматар ингээ бүглэхэд энэ хүүхэд эрсдэл багтай буюу мэдлэг өндөртэй байна гэсэн. Өөрөөр хэлбэл бэлгийн хүчирхийллийн ямар нэгэн тохиолдолд өөрт нь болон найз нөхөд дотны хүнд тохиоллоо гэх юм бол хуулийн байгууллага мэрэгчлэнүүдэд эцэг эхтэй итгэж найцах хүндээ хандах боломжтой гэсэн юм хариултад гарч ирж байгаа гэсэн юм л та. Тэгэхээр одоо эрсдлийг тогтоохдоо одоо аппликейшн утсан дээр суулгачлаа тийм ээ. Тэгээд өдөрт хүүхдээс хичнээн одоо бүх асуултаа дуустал нь асуух хэрэгтэй гэдэм болов уу? Эсвэл өдөрт нэг асуултаар явах хэрэгтэй. Тэгж хүүхдийн эрсдлийг тогтоох уу? Эсвэл одоо бүгдийг нь асууж иж хүүхдээ тэр өдрөө нь тодорхойлох уу? За аль болох яг
нэг газар сууж байгаа тий тухтай орчноо бүрдүүлээд яг хоёулаа энэ асуудлын талаар ярилцах одоо тийм serious байдлыг үүсгэх гэдэг шүү дээ тий. Тийм байдлыг үүсгэж жагаад хоёулаа суул их зүгээр. Ялангуяа бага насны хүүхдтэй гэсэн. Тэгэхээр нөгөө хүүхд чинь тухайн асуудлыг ярих гэж байгаа учраас нөгөө юу гэдэг нэг халбагдуулчаал за тоглолчийн өөр дээр дахиад нэг халбагдараагаа хоол нөгж байгаатай адилхан биш тий. Тэр энэ асуудлыг ойлгуулахын тулд гол нь дадал мэдлэг хандлагыг л хүүхдэд төлөвшүүлэхийн тулд энийг нэг дорн л одоо хэрэгжүүлнэ гэсэн. За мэдээж нөгөө 11-ээс дээш насны хүүхдүүд бол сүүлийн үед бол тий өөрсдөө ухаалаг утас хэрэглэдэг болчихсон, таблеттай утаснуудтай болчихсон ийм хүүхдүүдийн хувьд бол өөрсдөө татаж аваад нэг доор одоо тэр нөгөө төрлүүд нь янз янз гэдэг шүү дээ. Жишээлбэл 11-аас 14 насных нь бол 4 төрөлтэй, жишээ нь 15-аас 18 бас 3 төрөлтэй ч гэдэг юм уу. Тийм учраас өөрсдөө нэг төрөл дээр нь нэг 7-аас 10 асуулт байгаа учраас энийгээ бас өргөжлүүлж хэрэглэх боломжтой гэсэн үг. За танд маш их баярлалаа. За өнөөдрийн бидний ярилцах цаг сэдэв маань дуусч байна. Нэвтрүүлэг маань үргэлжилсээр байна.